Дөрөвний тодломж. Цагаан уваа борол. Урт цагт 3 түмэн мэргэд аж төрж байжээ. Төв мэрэгт нь хаатай дармалаа тэргүүтээ хаад мэргэд. Зүүн гар тогтохоо бихий тэргүүтээ удууд мэргэд. Баруун гар дайр өссөн тэргүүтээ уус мэргэд аж төрнөмзээ. Энэ 3 мэрэгд нь сэлэнг, уус, хөвсгөл нутагт нь аж төрнөм. Баруунтай тал нь 8 аймагтай, хойд талдаа 20 төмөдтэй, зүүн тал нь баргуужин төхөмтэй, урд тал нь хэрээдтэй хил дамнана. Мэргэд аймгийн тогтохоо бихий 8 аймагтай ураг барилдаж, 8 аймгийн зүүн гарын сайдын дөрвөн охиноор ив барилдсан. Дайр өссөн 20 төмөд баргуужин төхөмтэй өөрийн охидоор ив барилдсан. Урд талдаа хэрээдтэй хаатай дармалаа жахаа хамбуугийн охиноор ураг барилдан ив барилдсан. Хилийн тэнцэл эд ургаар тэгшилж аж төрцгөөнөмзээ. Ингээд худалдаа харилжаа зөрчид нутгийн сайн торго, шаазан эд, торгоны замын үнэт булга, нэхмэл эд сайхан хевс, нарийн нэхмэл, харь газрын алт үнэт эдлэл, үнэт чулуулаг зэрэгт ойртохын тулд нүүдэлчин аймаг дотор эдийг арилжин худалдаалагч, олхнууд иргэнтэй холбоо тогтоогоод арилжааны суугаа сайжруулъя гэж сэтгэн, олхнууд иргэний өвлөн ичнийг гуйж аван зам зураа булагдав. Иймээс эдийн эдтэн болж чадаагүй мэрэгдүүд өсөл ирэн олхнуудын өвлөн үжний оронд бүртээ хатныг булан авснаас болж түүхийн нэдрээ эхэлнэмзээ. Энэ хэрэгт хэрээд жадаран хоёр хажуунаас сүлбэлдэн орж нэгтээ суларсан мэрэгтийг булан эзэлж гурвантаа тасчив. Хаад мэрэгтийг ванхан тэргүүтээ жахаа хамбуу сүүлдээ 2 түмэн хэрээд олцлоо. Жадраны жамуухай хэргийн сэжүр Тэмүүжин 2 удууд болоод уус мэрэгд хоёрыг дагуулав. Тэмүүжин жамуухай 2 олцоо сэлбэж жамуухай уус мэрэгтийг тэргүүлсэн ахуйд Тэмүүжинд барьж, Тэмүүжин удууд мэрэгтийг дагуулсан ахуйд жамуухайд барьж учиг зангилав. Тэмүүжинг тодлвол тэр цагт чонсын байдал Хабуулханы буйнаар дайнд хамаг ирсээ алдаж 3 жил бүхэнд бие гүйцэх хөвүүд шар хөх мөрний дайчдад хидуулдаг байв. Амбгай хааны буйнаар татар түмний хилэн бадарч шар хөх мөрний гүүрийг бэхжүүлж өгсөн. Хотулай хааны буйнаар хамаг адуусан эдэгээ алдсан. Тардагтаа тулсан чоност талбах нүүрүүгүйд мэрэгд болоод олхнуудтай эвийн гэрээ алдсан. Өвлний орбай сохотой хатад отгоос зайлуулсан чүчгээс зүгтэж чадаагүй цэвүүн цаг оршино. Тэрхэн өрөн дээр ургасан Исүхэ баатрын хөвүүн Тэмүүжин аралуудын мөнгөний ортыг борчуутай андын гэрээгээр урийн хаан хүдрийн ортыг зэлмээтэй урдын Исүхэ баатрын ургийн гэрээгээр тус атгаж эдээр хөвч чагсан цаашлаад олхнуудын замын гэрээг бүртээ хатандаа ураглаж артаа атгаж хүмүүн хүч морд үгүйж эд арвантайгаар өсөн дэвжиж гарч иржээ. Ингээд хүмүүн хүч байвч зэр зэвсэг үгүй жадрааныг адуу арвантайч хүмүүн хүч тармал төр засаг хуваагдмал хэрээдийг нэгтгэн зангилж хэрээдийн тойролгаан жадрааны жамуухай сэцэн болоод Тэмүүжин хүч завсран мэрэгдийг дайлжээ. Үүний хариуд хэрээдэд мэрэгдээс олцолсон эдийн дээр урайхан үлд зэвийг арилжахаар жадраанд аралуудын алт мөнгнөөс хуваалцахаар тохиролцож энэ дайныг эхлүүлв. Хэрээд түмэн адуу гаргаж Тэмүүжин хүүн зэвсэг гаргаж жамуухай дайнд гарамгай цэрэг хөвүүдийг зэхэж мэрэгдийг довтолж булан авч чаджээ. Тэр цагт 4 татар иргэн аж төрмөө. Тэтэ буюу цагаан татарыг их чирэн толгойлж Тэмүүжин үгээ алчи буюу хар татарыг толгойловч Исүхэ баатарт дагуулгадаж үгээ болсонд түүний хөвөн мэгүүчийн сүлд ор залгажээ. Дутаагууд буюу шар татарыг бүдүүн ван толгойлж аруухай буюу улаан татарыг ажаахан толгойлно. Ажааханы ор залгах хорий бүхаг Исүхэ баатар дагуулж хороосон тул түүний удаах хөвөн хориг цагаан нь ажааханы орыг авав. Алчи татарын Тэмүүжин үгээ тааш Амбгай хаантай ураг барилдах нэрийн дор Амбгай хааныг барьж хороосон чонсын эртний өстөн аж. Ажаахан ван хааныг багтан барьж хэрээд түмнийг чичрээж байсан хэрээд нутгийн эртний өстөн аж. Тэтэ татар, дутаагууд татар 2 зөрчид түмэнтэй эв гэрээтэй байж
Хамаг Монгол руу зөрчдийн цэргийг дэмнэн өртүүлэгч зам болж зөрчид түмнээс авилгал аван орших ажээ. Мөн татар түмэн ураг цөл ойхон толгоон орчим газрыг тайжууд түмэнтэй булаалдаж эсхий гэртний эмээгтэн болж аж төрөх 4 толгойд мангас байжээ. Дутаагууд татарын бүдүүн нь зөрчидтэй эвгэрээ хийсний дүнд ван цолыг хүртэж 3 жил бүрт түүний хоморгох агсан дайнд хүч өргөж тэтгэлэг авах ард байжээ. Тэр цагт 8 түмэн хэрээд эв түнжин үгүй. 4 түмэн нь 8 аймгийг дагаж 4 түмэн нь тайжууд аймгийг бараадаж 20-тай хуваагдан аж төрнө. Тайжууд түмнийг 2 түмнээр бараадах тойрол жахаа хамбуу ах トゥ 2. 8-ыг бараадах борван гүрван 2 дотроо эв түнжиггүй суун. Хурч ахуус буураг хан хэрээд түмнийг эвтэлдүүлж 8 түмнэр нь багцалсан ч түүний хөвгүүд ив алдаж энэ 4-тэй хуваагдаж жахаа хамбуу тойрол ханаа түшиж борван нь гүр ханаа түшиж 2 хэсэг болж итэлд нь нэгдэв гэж гүр хан борван мэргэд түмэнтэй хамсаж тойрол хан руу довтлон амсхийг чөлөөгүй аж төрөх аж. Энэ хязууд түших тулгуур болон гарч ирсэн Тэмүүжин жамуухай 2 сүлдэж ядарсан тойрол ханд хүч нэмэрлэх болоо. Гүр ханд нэмэр болох мэргэд түмнийг довтлон хүчгүй болгоул түүн рүү дайрах агс нь хүч сулдаж дотоод тэмцэл нь аяар шахаж. Ийм зорилгоор ван хан мэргэд рүү явах аян дайныг зөвшсөн аж. Мөндөө тойрол хан татар түмнийг тарааж хаяг аваас зөрчдөөс холбоот байдаг 8-ны хүчийг суллаж чадах учраас энэ татар түмэнд бас хөв санаа бий. Энэ хэрэгт Тэмүүжин хөө залгаалахад дэмнэн оролцсон аж. Өртийн 13 хавартай зовлон мартаагүй тойрол хан татар түмнийг дарахад тух сэтгэлийг агуулна. Бүртээ хатныг булан авсан хэрэгт унсан мэргэд 3 хэсэгт талуулав. Жамуухай сэцэнд барьсан тогтохоо бэхийн аран жамуухайн доор хөлжиж хүч орон 13 хавартан нэгдэх дайны дараагаар жамуухагаас салж нүүн бусад мэрэгдээ цуглуулж эхлэв. Уус мэрэгдийн дайр өсөний охин баг бяцхан хулан өөсийн нэрэгдээ баг багаар далдалж нүүлгсээр Тэмүүчний харьяанаас тутав. Ван хааны доор чуулсан хаад мэргэд хурах мэрэгдийн дуунаар хан ваныг төвийн дутав. Тэд аран нэгдэж 8-ны таян ханд дагаар орж буураг хааны харьяат болж буураг хааны нагц төв дөрөвнийг тогтохоо бихий өөрийн ууган хөө хотууд ивийг сахих бэр болгон болгов. Хүч олсон тэд адуусаан тархлуулж ван хан руу эргэн довтолж Сэнгүмийн хатрыг харваж ард иргэдийг нь булаж нэгэнтээ өснөөсөө аваасаа авч чадав. Гэвч Тэмүүжин хүч хавсарч мэрэгдийг үлдэн хөөв. Энд буураг хаан хилэн бадрааж Тэмүүжний эсрэг товтловч нэцрэв. Улангалсан Тэмүүжин 8-ыг хурааж дөргөн эд бараа үгүй болсон түүхтэй. Тэнд 8-ыг дагуулав. Мэрэгдийг дарлаа гэж хутуугийн аран түмнийг хураан авав. Мэргэд гаралтай түгээ хатныг арнаа дагуулж аятай байж хүч хамсар гэж цагаадайд өгөв. Энэ хатна нь их Монгол улс байгуулагдахаас өмнө өөдөлсөн тул түүхэнд мөнхөлсөнгүй. 8 гаралтай дөргөн хатныг 8-наад гიშилж мэрэгдийг хамжааргалж тус бол гэж өгөөдөд сойрхов. Дөргөнтэй ханлаа суусан хутуун таян хааны хамтаар хар хитааныг бараадан дутааж амзаалгав. Эргэж ирнэ гэж итгэсэн дөргөн төрөөд нэгэн хавартай нуган үрээ хээлтэй хевлийдэгэ харуулдан үлдэв. Олон мэрэгдээ нийлүүлж олны хүчийг хамсаад нь дотроо хүч хурааж цаг нь ирэхэд оргон дутааж 8 болоод мэрэгдийг тусгаар болгоно гэж итгэв. Сэм хувилдан байгаад өгөөдөд баригдаж гутгаар хатан байх суурай алдаж татарын болон сув. Нийт хүрээнээс түүнийг холдуулж нийтийн чуулганд үл орох болгож орох гарахыг нь цагтаж олны нүдээс холдуулав. Энд өсөрхөх дөргөн урд цуглуулсан мэрэгдээ хүч агсуулж цүүндүүлж мэргэд гарвалтнуудыг бултаар нь хороох гэж байна гэж цуудэгдэж Чингис хааныг Хивжак руу довтлох хойгоор эзэнгүй галыг эзэрхэн дайжин гарахыг оролдов. Чингис хаан алсаас зарлиг болгон дайжин босох мэрэгдийг зүг дуустал хуваалт хэмээж өгөөдөд зарлиг болгов. Өөрийн дор байсан мэргэд түмнийг өршөөлөггүйгээр тараан хайж тэрэн үүмэнд дөрвөн хөвгөнээ болоод хийлээ хамтаар алдаж гансрав. Түүний эрхийг хурааж хүмүүн бус боол олгож аягчин шивгчин лугаагаар түүнийг
ууган хатан олхнуудын боронхчингоогийн хяа болгож ургаарын захирахыг зөвшөөрөв. Ингэж сүр гундсан дөргөн ирээн торгон дээлнээсээ хагцаж, игэл олон ардаасаа салж, гар үзүүрээ зарагдах барлаг болсонд ихэнтэй хилэгнэж, нэр сүрийг олох аргаа хайж, нийт дунд ховыг сонсож хисэж явдаг юм болов. Олны дунд алдарт байх, эзэн хааны бараа бологч, хонхтны тэвэн тэнгэр, бусгай үлээр алдарт гарсан бисүүдийн бүдээ заран, оны цаадгыг онож хэлдэг, эдэн дуртай, ойродын онх заран гуравтай танилцаж, тэнгэр химээгч юу болох, газар химээгчийн энийг таних хүчгийг ирж, өдөр хоногийг илээх болов. Сурсан бүхний тэвэн тэнгэрт хуучилж, бухсан бүхний бүдээ зайранд ховлож, олсон бүхний онх зайранд зөөсөр, олох ухааны гарцыг нь эрен битчв. Ойлгохтой хариу хэлэхгүй, тэвэн тэнгэр зайран, биеэ сайрхахаас итгэхгүй. Тэнгэрийн ээл байвал тэнхээ жижил таарандаа гэхээс өөрийг өгүүлэхгүй. Бухшим харанхуй бүдээ зайран, бузар үгнээс итгэхгүй. Шид байвал булааж болно гэж шидээ магтахаас өөрийг өгүүлэхгүй. Өгүүлэх үг болгондоо зоос нэхэх, онх зайрантай юмбуу үгүй бол уулзаж чадахгүй. Он цагийг илээсээр өнгө цус нь муудаж, урдах хатны үзүүрт зарагдаж, хойдох хатны ховон дунаж, ядарч туйлдах дөргөнд, тулах таяг үгүй, түших эр үгүй зүдчин явхад, өгөөдөгийн нүүр үзүүлж, өвөртөө бүлээцүүлж, боол байхыг нь болиулж, буцаан татвар юм болгов. Тийн сойрхоход дөрвөн хевлидээ нуган үртээж, гарсан үр гуйг, инхрий зөөлөн ааш, эрх жаахан мариагаараа эзэн Чингис хааны таалалд оров. Барьж авахд хөөн шиг зөөлөн, базаж авахд сүүл шиг гуламтгай, гуйг нь эзэн хааны наадах дуртай ач байлаа. Эзэн Чингис хаан зүчийн олон хөвгүүдээс Батыг ихэд тоон. Баг байж булчинтай, шандас сайтай ир болохын дээ. Энэ хөвөн өсөж торноод сүр ихт баатар болно гэж өрөөнө. Цагаатайгийн хөвгүүдээс муу тогон 9-2-ыг их тоож, эцгээс их хилтэй, авир ихтэн гархан дээ гэж дамшиглана. Өгөөдөгийн хөвгүүдээс ууган хатны ууган хөвөн, хутул, дөрөгний гуйг 2-ыг ир байж эм хүмүүний шинжтэй, ижил олноосоо онцгой зөөлөн авиртай, ирчис суманд биш, эрдэм номонд гарамхай сайн хүмүүн болохын дээ гэж эрхлүүлнэ. Тулуун хөвгүүдээс мөнхийг тугны дор, тулганы дэргэд мэндэлсэн мөр гэж бэлгшээн. Охид дундаасаа алгаа бихийг онцгой ихээр эрхлүүлнэ. Алгаа бихийн ихэр хөвгүүд болох эрт хас, зэвт хас 2-ыг ихтэй хамт бөөцөөлнө. Элдвтэй бяцхан жаалууд гэж ингэртэй зөөж наадуулна. Чичээхэн гүнжийн хонхон гүнжийг үдэш ороогүй үрсэлнэ. Энэ бяцхан охин эрсийг номлох бүх болохын дээ гэж ихэнтэй эрхлүүлж хайхна. Эсвгүн хатны шагаа охиныг ихээсээ илүү зүсэр гоо ялдан мааштай гэж олон цаашаа магтана. Энэ л ач зээ охтынхоо дунд эргэх нартын жаргалыг эдлэнэ. Олон ач зээ байвч, олон охид хөвгүүд байвч, өгөөсөө эмээх нь ариунтай. Өөртөн дүүлж өссөн эд үрсэл эзэн хааны харсуулд цагаан тугийг манлайдаа мандуулж, түмнээ амуулсан, эрэх цагийн ихэс болон өссөн, бөө хуйгийг нь өвлөн авч боссон, онцгойтой тэнгэр заяатай, онцгой удган зайран болж торних буйцаа химээн. Дөрвөн эзэн хааны таалал, өөдөгийн нүрийг олоод, өөрийн байдал тухыг нэмэгдүүлэх гэж, бас хүү урдын алдаагаа давтахгүй гэж ихэд хичээнгүүлнэ. Дөрвөн эзэн Чингис хааны ээлт тэнгэрийг алсад харагдах бараагүй, ойр сонсогдох чимээгүй болгол, уртын явдлыг зөгнөж, задын үлийг дэнсэлж, дайнд магад ялах, яламгүй нүрийг үзүүлэх, далтхан санааг агуулж, тэвэн тэнгэрийг ихэд өргөмжилж, биеэ магтах занган даамжруулж, түүнийг дагах олныг тунчиг их сайшаан, тэвэн тэнгэр зайранг эзэн хаанаас холдуулахыг санаархав. Энэ явдалд нэмээс болох мэд отчигэн ноён тэвэн тэнгэрийн эв түнжин алдарч, худал хуурмгаар тэвэн тэнгэрийг гутааж, эдгүй шидгүй гэж доромж цуут өгөв. Энэхэн явдалд хилгэнсэн тэвэн тэнгэр отчигэн ноёнд уураа гаргаж, олноос онцгойгоо батлах гэж хичээж, хүчээ хайхуулж яваад бэрэндаа бүдчиж, эзэн Чингис хааны итгэлийг алдаж, цааш хөгтөн хичээхдээ амиа алдав. Ийн уртын зүнж чихний чимээг алсруулж чадсан дөргөн ихэд баясаж, эзэн Чингис хааны алсын дайн зүнж үгүйгээр
зүвтэй буруутаагаар дэнслэгдэж хүчин хумигдана гэж баттай итгэв. Эзэн Чингис хаан Сартуул иргэн рүү морилохыг сонирдоод магад энэ дайнд махан бие гэж ирнэмзээ химээж игээлийн хугацаанд эрхээ гартаа авахсан гэж тэсэн ядан холбоос үлбэгээ нэмэгдүүлж холын худалдаачидтай хэлэлцэж энэ л чөлөө хугацаанд дөнгөлж авахыг хичээв. Эзэн Чингис хаан Сартуул иргэнээ мордож алс холын олон жилийн дайны хойгуудад төвлөлөн мэгжүүлсэн 7 жил тойгилсон 11 самрах аваас сац туг нь нурж синти судал нь ганхаж хуваагтан талагдсан 8-аа хурааж цэгцэлж болномдээ гэж сэтгэн урд зүгт Алтан хаанаа хилүргэж Алтан хаанч хүч хавсран химээхийг онгууд иргэнд чимээлж дотоодод хуваагдсан 8 иргэнд мэдээлж мэрэгдүүдийг төрхирч тангуудын бурхан хаанд чимээлж энэ л их болцыг атгаж ис чадваас ирэхэд тугаа бид хизээдээ эргүүлж сацд чадамгүй гэж ятгав. Онгууд иргэн босож алгаа бихийн нөхрийг хөнөв. Алтан улс дээр зэвсэг түгээж 8 болоод мэрэгдийг хүчжүүлв. Тэд бүлээр төвлөн суусан 2 их хүрээн өвлөн ихийн өглөгчийн хэрэм. Бүртээ хатны хур хэрэм бултыг нь талж галтаж өвлөн ихийг шатааж бүртээ хатныг хорлоо. Насан өндөр өвлөн их шархтаж дутаах замдаа шархаад алгүй өдлөв. Үүнд эзэн Чингис хаан хилэгнэж алгаа бихэд цэрэг өгч босогч бүрнийг үнсээр нь үлэтгэж хийсэг хэмээн зарлагдан мордуулав. Мөн энэ хүчийг отчигэн дүүдээ хүч хамсархаар илгээв. Энд алгаа бихий олон босогчдыг дарж отчигэн дөрвөсөд бүрийг барьж дутаагч бүрийг олзолж зарлаг хүлээвээс бултыг нь үгүй хийж хилэгнэв. Үүнд алгаа бихий эзэн хааныг ятгаж гагцхүү хүмүүний ямиг хүтэн мэсээр чичилснийг л хороосоо. Даяар бууж өгч олон дахин босомгүйг аварсав. Та надад даатгах тун гэж өөхөн өвдгөөч хэлээж өдөр шөнөгүй бөхөлцөж өршөөл ирд хийлэн хүлцсэнд дураар болтугай гэж зарлагыг буцаав. Иймд алгаа бихий олон онгууд иргэнийг аварч чадаж өөрийн эсрэг боссон хуучин эрх мэдэлтнүүднийг хороож учгийн занглаг ард бүхэнд хэлж ихэрхүү занганд дарж эзэн болж суув. Додоод самун ариунтай тул алгаа алтанаа 2 гүнж төв нутгийг амуулж төвгийг арилгаж 2 өндөр ээжээ ижил нэгтэн игч нараа онголох ёсыг гүйцэтгэж сүйдсэн балгаснаас авч болохыг авч сэргээж болохыг сэргээж хурааж болохыг хурааж хохирлыг тооцож түүнийг хэрхэнтэй эргүүлэн гаргаж болох үлийн ихийг тавив. Хуулбар судруудыг дахин хуулж хураах үйлүүдийг зэхив. Учир нь бүртээ хатны 3 хориг бол эзэн хааны их бичгийн түшмэдийн хур их бичгийг цуглуулан төвлөх хориг байсан ажгүй. Эзэн Чингис хаан баруун зүгээс иргэн ирэхэд дагуулгдсан Сартуул иргэд дахин самуун гаргаж Арслан тайшин аминд хүрэв. Нуруу үзлэр хувирч байдаг Сартуул иргэдийг номхдох хэмээн тэмүүлэн гүнжийг явуулав. Энэ очигт онгууд иргэн шиг зөөлөн хувь заяа хүлээсэнгүй. Довтолсон бүхнийг дорой болтол, даварсан бүхнийг далд ортол довтолж, хүмүүний гавлаар хэрэн бостол, хүмүүний ясаар хориг бүттэл талав. Ингэж Сартуул иргэний дүнгийг зузаатгав. Их хатан бүртээ инрэлт их өвлөн эжин үгүй болсонд сэтгэл хямарч эзэн хааны бие ихэд чилэрхв. Тангуудын явдалд амжирч хараад тугаа сацав. Дөрөгний бодол хувьсав. 8 аймгийг тусгаар болгох бос. Ни эзэлсэн улсыг гартаа авахсан гэх бодол түүний сэтгэлд бадамлав. Эзэн Чингис хааны нас өтөл болж ороо өгөх цаг нь төглөө гэж сэтгэн. Сартуул иргэнээс ирсэн Фатима хүүхний үгэнд нэгэндээ итгэж үзье юу хэмээн амаараа тэнцэн тавьж алтан бүсийг хулгайлж иргэж одуулав. Энэ хэрэгч бүдэмжтэй болж даамаа түүний гарт давхар бэлцэг ирэв. Уртаас ив түнжинг давхар сахиулагч татарын хос хатад энэ шуурганд нэр өнөв. Эсвгүн хатны бэлцгийг гартаа атгаж эсвг хатны суудлыг хугчин өшөглөв. Эсвг хатан татарын үрсийг амьд үлдээх гэж амны байнаас холдох гэж хориг ордоо орхиж хурх хартаа аваад баруун зүгт дутав. Зүчийн хөвөн Батын гарт өөсийн амийг даатгав. Үүнд Бат уужим хандаж татар иргэдийг дороо оруулав. Баруун зүгийн хүчрхэг дайнд багахан хүч алдаж байсан Батад бүлээр ирэх татар аймаг илүү илт мэд хэрэгтэй байв. Төрийн их дөрвөн хаттаас
Хулан хатан л гагцаар үлдэв. Түүний хүч чадал, арга зал, амар давах хориг байсангүй. Энд дөрвөн бодол хийлэн мөнтэй өвгээрээ дагаж, эзэн хааны суух орыг залгах Тулой түүнд бас нэгэнтэй хориг болж байв. Мөнхөө түүний сэтгэлийг өөд болсон эзэн Чингис өөрийн биеэр сүв болж ирээд хөвөн өрөө сандаалахгүй гэх имээтгэл түүнд байв. Ийм ахуйд баг онготын хүлэг болох лусыг саатуулвас. Дэгдээд удаагүй эзэн Чингис хаан бөө үрсдээ чимээ өгч чадамгүй гэж мөн лус хүлэглэн бууж чимээ өгөгч хүчрхэг онготуудыг хориглож саатуулж болно гэж сэтгэн. Сартуул иргэнээс олсолж ирсэн nii ардаас 3 хүртэлх насны балчир үрсийг хуу авч 21 толгой болгоод лусын зангилааг бузуурлав. Эзэн Чингис хаан наран тахилгат тул нар буцах цаг түүнд харш. Иймд энэ товыг тооцсон нар буцах өдөр энэхүү тахилгааг үзэв. Энэ учигт бөө үрсийн хүч суларч бэлэг оюуны хүч харав. Мөнхөө замбын сайд тогшин хатан хуланг доройтуулах аргаас сэтэж ядав. Иймд нэгэнтээ аштаж байсан аргаа дахин хэрэглэв. Олон газар зэрэг чимээ хүргэж эрхээ автухай эзэн хааны сүр үгүй болсон химээж зэрэгтэй олон газар бослох самууныг гаргуулав. Төв газар эхийн үл төвлөн суух ардын ахуйг тэгшилж байсан Тулой Баатарлаг гавья байгуулсан өгөөдөө цагаатайгийн сүрд дарагдаж ирэхийн цагт олон ноёдод хов хүргэж Тулын бидөөг гайхаж амиа хоохолсон хаантай энэ улс оршиж чадна уу? Цосножоор тамгалж чуулуулсан ардыг чинь даануу гэж ихэс ноёдод ятгаж эргэлзээ сэтгэлийг төрүүлв. Үүнд ч ноёд нүүр тавьж өгөөдөг дэмнэн эзэн хааны зарлигийг иргэн нэг харах болов. Үүний хүчинд өгөөдөө өндөр суурьнд тоглов. Өгөөдөг эсэргүүцэж байсан урд нутгийн сайдуудыг дөрвөн төрийн сангаас юмбүү гаргаж алт эрдэнсийг говшуулж аргадаж бас авилгадаж өөрийн талд оруулав. Ил юмбүү зоос болбоос илд мисээ хадгалах хойдон хоргийн давс хожрыг зэхэх төрийн сан хөмрөг байв. Үүнд хилгэнсэн хулан хатан өгөөдөө хаанд хов мэдүүлэхэд өгөөдөг хаан болгомгүй гэж өндөр санаархлаа гэж өөрийн хөвөөнийг хаанд өргөмжөд төрд халдал хийллээ гэж дөрвөн өдөрч хулан хатныг бослог гаргахаас нь өмнө даруй цаазлахыг санал болгов. Өмнөх гарсан учир битүүлэг хэрэгүүдийг мэрэгд түмэнд тохож хулан хатанд хамаатуулчихав. Үүний ардуур дөргөн басантай баг сагт самуун дэгдэж амжив. Өгөөдөө хаан ор сууж 200 жил эцгийн үлийг гүйцэн гэж алтан улсыг ганцаардуулах гэж сүм улстай сүлбэлдэж унтах нойрыг хугаслаж урагшлах замыг өдөрлөж морин дил дээр чөлөөн үгийг давтлав. Энэхүү давталгаа тэрхүү бодлого нь Тулын амнаас гарах бөгөөд өгөөдөө нартын хаан Тулой сартын хаан болж зэрэглэн оршихаж үүнд дөрвөн хилэгнэж хаан ороо өгсөөр байтал хагцаж исэн үлээ ор судлаа тавьсан байж оролцоо үлэн аривтлаа. Өөрийн нөхрөө үзэж өвөртөлж хонох чөлөөн үгүй үлэнд барлагдлаа гэж ихэнтэй хилэгнэж ингэж зүдчүүлсээр нэгэнтээ данд өгөөдөг хороолгож хаан ороо эргүүлж авах санаатай гэж Тулойг замаасаа зайлуулах тунчиг их санаа өрлөв. Иймд Фатима хүүхэнтэй хансаж өгөөдөө хааныг өгсөн бус сэгсэн бус болгож Тулойн санааг мэдъю гэж сэтгэн уух сархтад нь ундлах рашаанд нь бие барах цэцэгсийн хандыг холж өгөөдөө хааныг өвчлүүлж завав. Ахаа жилээсэнд Тулой аюулт ихээр гансрав. Нүдээр үзээд дөрвөн худал учиг зангилав. Тулойн итгэл бишрлэр занг бэлдэн орноо байна уу гэж алсаас ажин сув. Ахаа хайрлах Тулой хаан ор суухын оронд амиа өргөж ахаа аврахыг шийдэв. Тэнгэрийг эсэргүүцэж бөөг төрхөрхийн оронд өөрийн амийг өгөхийг зөвшөөрөв. Амар өрхөнд орсон Тулойг амныхан зоргоор хоров. Тулойг хорлсон тул төвөг үгүй болов. Өгөөдөө хааныг сэхээ хидтэй ундааг уулгаж элдвтэн танг найруулж биеийг ил ашруулав. Тулой үгүй болсонд өгөөдөө ихэд гансрав. Цагаадаа ахаа бараадаж явдал бүхэндээ уучиг асууж үйлдэл бүхэндээ үг ирэлхийлэх болов. Төвөг цагаан цагаадаг өтөр үгүй болохгүй бол өөрийн зоргоор байхыг хүсэх дөрвний хүсэл хийсэгдэв. Холын газар байх тул багханч болов чөлөөт болох дөргөн дураар байх ахуйгаа тунжиг мэргэн аштав.
Эцгийн үлийг гүцэн гэж, эзэнт гүрнийг хүчжүүлнэ гэж цагаадаа өгөөдөө хүчилж, мөн 5 жил сүн улсын эсрэг, гүрийн улсын эсрэг төрхрав. Мөн өөртөө баруун зүгт газраа тэлж, суурин улсаа түшидгэж, түүгийг арилгах гэж ихэнтэй хичээнгүйлж, элдийг ясанд билүүдэж, хидугай болтол тулалдав. Зэвийг маханд үрж, зүв болтол дайтав. Ах дүүсийн өмнө бэрхшээлт нэг дайсан нь загалмайтнууд байв. Өөртөө эзэлсэн улсаас нь ондоо ястан, өөрөнтэй ястан. Уулсын цаана орших, уулсын цаана хэвдэх хүчрхэг нэгэн олон түмэн байв. Нэгэнтээ нүүр тулаад няцарсан монголчууд хэрхэнтэй ялхаа мэдэмгүй хилэлцэн суух үед дөргөн цаашдын явдлаас итгэж залхамж хойчоо зэхихийг санаашран суух болов. Иймд түүний тархинд гэгээ татах мэт нэгэн санаа орол хийв. Өгөөдөө хаанд тэрбээр учрах дайсан бэрх тул, үдсэн тулааны арвин, олзолсон ухааны ихэн, ууган хөвөөдөө дайчилж, учирч үзвэл ялнамзээ. Өөртөө эзэн Чингис хаан үзээгүйгээ үзэж, их гүрнээ байгуулав. Хараагүйгээ харж, хамаг улсаа байгуулав. Тэр их ууган хөвөөдөд буй. Тиймээс тэднийг тийш явуул бас зүйтэй. Ялч зовлонг гэтлэх босуух хэмэв. Үүнд өгөөдөө нааштай хандаж, учигтай зөв үг байна. Энэ шийдэмзэй гэж хэлэлцэн. Хуралдаа чуулуулж, бүл бүлийн ууган хөвөөдийг, айл бүхний ах хөвөөнийг Батын зүг илгээхийг зөвшөөрөв. Үүнд дөргөн өөрийн хөвөнээ үлдэнэ гэж найдавч, өгөөдөө хаан хатан бүрийнхээ ууган хөвөөнийг явуулж тэнэглэв. Их хатны ууган хөвөөнийг замаасаа зайлуулах мэрэгэн арга гэж сэтгэж байсан дөргөн өөрийн аманд бүдчив. Гэвч ол зулж гүйг тэнд Баатар гавьяага байгуулж сэцэн ухаанаа мандуулжээ. Энэхүү үлийг сэтгсэнд өгөөдөө хаан дөргөнийг их хатан болгож өргөмжлөв.